eager young minds of tomorrow. Can we leave one open, Professor? It's really hot, sir. Your comfort comes second to my ability to hear my own voice. Personally, this will be a waste of your, and what is infinitely worse, my time. However, here we are, so you may attend or not. You may complete your assignments at your whim. We have begun. Miss. Excuse me! Excuse me! Hey! Hi. We have a little problem. It's extremely hot in here with the windows closed and extremely noisy with them open. So I was wondering if there's any way you could, I don't know, maybe work someplace else for about 45 minutes? Not a problem. Thank you so much. Got a break? Sorted. Just clean it up a little bit. As you will find in multivariable calculus, there is often a number of solutions for any given problem. (2025) онд 5 даадлын зөв бүтээгдэхүүнүүдэд бол хувааж тайлбарлсан. За хамгийн ихний тохиолдол нь болохоор 2025 оны 2 сард iPhone 16e-г ер нь бол вебсайт дээр шууд YouTube дээр бичлэг маягаар бол танилцуулсан. За 3 сард гэвэл одоо MacBook, за Mac Studio, iPad-ийн загваруудыг бол танилцуулсан. Зун нь болохоор WWDC 2025 буюу үйлдвэрлэлийн системийн маань бол болсон тэр ивент дээр бол одоо яг төхөөрөмжүүл танилцуулдаг. Дандаа үйлдвэрлэлийн систем бол танилцуулагдаж бол таарсан. Дөрөвдөх нь болохоор яг одоо энэ жилийн хамгийн том 9 сард одоо болдог iPhone танилцуулах одоо ивент маань бол болсон. За тэгээд AirPods Pro 3 өдөртэй цугуул ингээд гарсан. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор сая өнгөрсөн 10 сард M5 чиптэй 3 төхөөрөмжүүл гарсан. Та нар мэдж байгаа. MacBook Pro M5 чиптэй, iPad Pro M5 чиптэй, за тэгээд Apple Vision Pro M5 чиптэйгэр бол гарсан. За миний зүгээс ингээд одоо YouTube дээр байгаа бусад одоо 2025-ны Apple-ийн төхөөрөмжүүдийг tier list хийсэн YouTube-руудын бичлэгүүдийг бол одоо үзсэн. За тэрийг үзэхэд бол одоо миний урам бол маш их уурсан. Яагаад вэ гэхээр ерөөсөө маш буруу tier list юм шиг санагдсан. Тэгээд миний зүгээс яг тэр бичлэгүүдийг үзсэн учраас өөрийнхөө яг үнэтэй дөхөх хамгийн одоо зөв байж болох хувилбараар одоо өөрийнхөө tier list-ийг гаргах нь ерөн зөв юм аа гэсэн дүгнэлтэнд хүрээд энэ хүү бичлэгийг бол хэлж байна. Энэ хүү 2025 оны манай анги бол Apple гэж байгаа одоо манай анги бол нийт 20 сурагчтай. За тэгээд нэрсийнхэн дарааллаар нь А ус хийсэн Z ус хүртэл ер нь бол одоо бүгднийг нь бол одоо дараалсан байгаа. Яг 20 бол одоо ингээ оюутантай байгаа. За тэгээд дүнг ер нь яаж гаргах вэ гэхээр оюутны журмаар буюу 70-30-аар одоо оюутан өөрөө 70 яваад шалгалтнаас 30 он авах маягаар бол ер нь бол би оноог нь бол дүгнжил гаргасан байгаа. За шууд олон юм яриад шууд эхлэе. Хамгийн эхлэх нь гарсан ивентнээс нь бол дарааллаар нь явж байгаа. За iPhone 16e. За iPhone 16e дээр бол ер нь бол дажгүй сурагч. Гэхдээ сүүлд үнээд жоохон нэмээд ер нь жоохон бас жоохон дургу жоохон ер нь бол жоохон одоо сул тал нь болсон. Бүр дийл оруулах гэсэн биерлэл оруулах гэсэн яаж нэг сил болоор болохоор болоо iPhone 16e. iPhone 16e хамгийн оныхын танилцуулагдсан бол тэрний дараа танилцуулагдсан төхөөрөмж нь iPad-нуудаас хэрвээ та нар санаж ивэл A16 чиптэй энгийн одоо iPad бол гарсан. Энэ бол үнэхээр 25 онд гарсан хамгийн том технологийн компаниас хиймэл оюун ухааны үйлдэлгүй Apple Intelligence үйлдэл байхгүй гарсан учраас онооны системээр бол одоо бүр унгаах биш. iPhone-аа одоо бүр W бол тавиулна. W гэдэг нь ер нь бол ер нь хичээлээ дахиж үзэх гэсэн үг. Тэгээд дахиж хичээлээ үзсэн ч яг ийм байдалтаараа ирэх юм бол яг дахиад W бол тавиулна. Тэгээд онооны системикаас тайлбарлах юм бол за ABCD F-ийг бол бүгд л мэдж байгаа. За оюутан болохоор ер нь бол EW гэдэг хоёр шин дүн бол орж ирдэг. За F гэдэг бол ер нь бол 30-аас ер нь 59-ийн хооронд бол F гэж үзээд за тэгээд тгээс 39-ийн хооронд биш тгээс 29-ийн хооронд ер нь бол W гэж үздэг. За E гэдэг нь юу вэ гэхээр багшаас оноогоо авцсан. Тэгтээ 30 оныхаа шалгалтанд бол ороогүй оюутныг бол одоо E гэж бол одоо дүн бол тавьдаг. Дараа семестрийн чим одоо шалгалтаа өгөхөд бол ордгоо. За тэгээд ер нь бол энэхүү iPad маань бол Apple Intelligence байхгүй хамгийн том технологийн компаниас гарсан гэдэг утгаараа шууд W авч байна. За дараагийнх нь MacBook Air M4 чиптэй. За энэ MacBook бол буцаад эргээд бол үнэн нь бол буурсан. За тэгээд хэрвээ оюутан сурагч бол ингээд худалдаж авахд бол дахиад $100 амьдраад $899 бас нэлээд боломжийн M4 чиптэй гэхэд бас гэж хөөрхөн сонголт гэдэг утгаараа ер нь бол одоо
C-лөө бол оруулсан. За тэгээд C дотор бол 16 маань үнэтэй гарсан учраас C-ийнх нь хойдолд бол ингээ оруулахаар байна. За M3 чиптэй энгийн iPad бол гарсан. За энэ iPad-н дээр бол өмнөх одоо iPad Air загвартай харьцуулахад чипний л одоо шинжилт бол хийгдсэн. Өөр нэг онцгой юм байхгүй. Тэгээ хүний амьдрал ер нь бол нэг iPad-ны нэг айхтар супер хэрэгцээ бол байдгүй учраас ер нь бол энэ оюутанд бол одоо iPad Air 3-т ер нь их оноо өгөх ер нь шаардлага байхгүй. Шууд F тавиад бол унгааж байгаа. За тийм. За дараагийнх нь Mac Studio-гоо. Mac Studio бол гарсан. За Mac Studio бол маш үнэтэй. Тийм учраас за хэрэгтэй үндэ бас тодорхой хэмжээнд компьютер гэдэг хэрэгтэй учраас C гэж бүр одоо үнэлэхээс илүү ер нь бол D рүү оруулахад бол яг цохино. M4 Max болон M3 Ultra чиптэйгээр бол одоо тусад нь бол тавьж болох байсан ч гэсэн зөвхөн багцлаад ер нь бол D үнэлгээ өгөхөд бол яг бол таарж байгаа. За дараагийнх дээр нь болохоор ер нь бол Apple-ийн 9 сарын ивент бол эхэлж байна. Саяны ивентэн дээр бол Apple Watch-ууд, за AirPods Pro 3, за iPhone-ууд бол танилцуулагдсан. За тэгээд миний зүгээс бол Apple Watch нь бол хэрэгжилсэн. Тэгээд хүнд бол Apple Watch хэрэггүй. Тийм учраас энэ одоо 3 Apple Watch-ийн хаан одоо оюутны төлөөлж байгаа энэ 3 оюутан маань ер нь л жилд ер нь яг бахиадгаар л орж ирдэг. Дандаа л орж ирдэг, дандаа л одоо app авдаг гэсэн үг. За тэгэхээр за Ultra-гийн ядаж нэг үзүүлэлт нэрээ гайгүй гэдгээр нэг арай нэг гайгүй app тавьж байгаа. Series 11 лөө. Арай нэг үзүүлэлт сул гэдгээр арай нэг бүр муу F. За бүр муу F-ээр нь болохоор EC3-гийн хямдхан цагаар нь болж байгаа үзүүлэлт нь учраас цусан дах хүчил төрөх чимдэг гэх мэтчлэн нарийн Apple Watch үйлдэлүүд байдгүй учраас бүр муу F дээр нь бол тавьж байгаамаа. За дараагийнх нь тавих зүйл нь болохоор AirPods Pro 3. За ер нь бол чихвч хүнд ер нь нэг чанартай чихвч байхад бол ер нь бол илүүддэггүй хэрэгтэй гэж бол миний зүгээс боддог. Тийм учраас ер нь бол би энэ жилийн тэр листэндээ AirPods Pro 3-ыг би англилд бол ялчгүй гэдэг бол оруулж байгаа. Тэгээд ер нь хүндний чанартай нэг чихвч байхад бол ер нь бол асуудалгүй дээ. За энэ оюутны хувьд бол ингээд би оноо өгөхд бол ямар ч бол асуудал байхгүй. За энэ жилийн хамгийн одоо алдартай 3 загвар энгийн iPhone 17, iPhone Air 17 Pro Max. За тэгээд энгийн 17 бол нээ онцгой юм байхгүй. Тэгээд ер нь F тавихт нэг асуудалгүй. Гэхдээ ядаж одоо F-үүд донд хамгийн гайгүй F-рүүг бол оруулж болж байна. За iPhone Air ер нь бол ялгатаад их нэг супер юм байхгүй. Тэгээд уйдгартай. Гэхдээ яг нэмхэн загвар гэдгээр ядаж л 17-гийн өмнө л оруулна. За Pro Max хамгийн их саяны бичлэгэн дээр талчгансан тий Pro Max-ыг бол одоо бас мөн ялгаагүй Apple тавьж байна. Яагаад ер нь энэ 3 iPhone яагаад F ангилалтай? Ер нь надаас F2 авчваа. Ер нь бол Apple-ийн сайтн дээр цоошин хамгийн хямдхан загвар 16i байхад 17 Pro Max-ыг одох шалтгаан угаасаа байхгүй. Тийм учраас 16i оршиж явах цагт энэ оюутан байгаа цагт энэ 3 бол ямагт бол одоо F бол дүн бол авнаа. За 17 Pro Max одоо чинь нөхдөд чинь $300 гарвал шууд C англи руу орно. Гэхдээ ямар ч байсан энэ жилийн шинэ гарсан 3 iPhone-ы загвар маань гурлаа F дүн бол ингээд бол авахаар байгаа. За тэгээд энэ кейс бол гарсан. Энэ кейсийг бол би бол барьж одоо ашиглаж үзэхэд бол маш гоё санагдсан. Tech Woven гэдэг кейс шүү дээ. Энэ жилийн Pro загваруудын цоошин кейс. Энэ бол маш гоё кейс байсан. За тэгээд Air дээр бас загварыг нь хадгалсан bumper гэдэг iPhone Air-ийн bumper кейс. Энэ бол бас нэлээд хөөрхөн бас тэжүү гоё бол санагц зүг-зүрийн гоё хамгаалж байгаа. За тэгээд нэг ийм батарей бол байгаа. Энэ батарей болохоор ер нь бол батарейтай утас ер нь зараад байгаа юм байж дахиад дээрээс нь батарей тавиадах шаардлага ер нь л байхгүй болохоор энийг ер нь бол одоо энэ оюутны унгаах нь бол зөв. Тэгээ бүр хамгийн муу F дүн дээр бол iPhone Air дээр нэмэлтээр тавьж байгаа MagSafe батарейг бол одоо ингэ тавьж байгаа. За тэгээ сая өнгөрсөн 10 сард шинэ 3 M5-тай төхөөрөмжл гарсан iPad Pro, MacBook Pro, Vision Pro. За iPad Pro бол үнэхээр те хамгийн одоо Apple-ийн түүхэнд гарсан хамгийн нэмгэн төхөөрөмж гэдэг утгаараа за сэлүү гэхээсээ илүү ер нь л хүний амьдралд нэг iPad-ны хэрэгцээ нэг айхтар угаасаа байдгүй учраас C гэхээсээ илүү ер нь бол D дундаа D-ийн дээр үзүүлэлтэн дээр тавиул ер нь бол яг тохирж байгаа. За MacBook Pro M5 чипний хувьд нанометрийн шилжилт хийгдээгүй M5 чип угаасаа гарах нь тодорхой байсан. Би бичлэгээр хэлсэн. Тийм учраас ер нь бол гой зүйл бол байхгүй. Тэгтээ ядаж энгийн M4 чиптэй MacBook Air-ийн дараа оруулахад бол яг л тохирохоор гэж бол миний зүгээс бол бодогдсон. За Apple Vision Pro. За энэ болохоор M5 чиптэй. За энийг болохоор би ер нь нэлээд бодож байгаад ер нь гэдэг дүн бол тавгаар шийдсэн. Нэгүгээр бол Apple Vision Pro маань шалгалтандаа орохгүй дахиад 30 оноо нэмэгдэх бол боломжтой. Яг нөхцөл 30 оноо нэмэгдэх вэ гэхээр хэрвээ багшаас авсан оноо дээрээс 30 оноо хэрвээ нэмээд авах юм бол ер нь бол C англи руу ер нь орох потенциалтай оюутан гэдэг утгаараа оноо л тавьж байгаа. Шалгалтынх нь оноо бол нэмэгдэх магадaltaй. Гэхдээ хямдхан гарвал даанч үн маань бол $3,500 ирээдүйд юу гэдэг чинь дараа жил 26 оны анги дотор юу гэдэг чинь M6 чиптэй Air ч юм уу Vision Pro ч юм орж ирээд хямдхан гарч ирвэл C англи руу бол оруулахаар гэж бол миний зүгээс бол харж байгаа. За тэгээ сая сүүлд ойролцоогоор нэг
Нэг сар хагас магасын л өмнөх. Хоёр аксессуар бол гарсан. Тэр хоёр аксессуар нь болохоор тийм аимс шиг ингээд за нэг нь болохоор намаар гарсан юм strap буюу юм оосор. За нэг нь болохоор нэг сар хагасан юм гарсан. Ийм шин одоо аимс нэтрийг ингээд угуулж байгаа юм шиг нэг тийм аксессуар бол гарсан. Энэ хоёр бол одоо ямар ч утга байхгүй. Энэ дээр бол одоо бүр 0-оор F тавина. 0-оор F 0-оор W л гэсэн үг. За тэгээд энэ хоёрыг харьцуулах юм бол одоо хамгийн утгагүй энэ аимс нь орох бах. Тэгээд за ямар ч гэсэн энэ 25 оны tier list маань бол ингэж бол таарж байна. Бусад ютуберүүдтэй харьцуулахад ер нь бол миний энэ бичлэгэнд ер нь бол хамаагүй ширүүн дүн бол тавьж байгаа бол та нар харж байгаа. Тэгээд ер нь бол одоо юу гэмтэй. Энэ бол яг л бодит дүн. За тэгээд яг тусгай нэг кейс ярих юм бол одоо жишээ нь AR VR төхөөрөмжөөр одоо хагалгааныхаа явцад ашигладаг гэдэг байгаа шүү дээ. Хүний амиа аврахад хэрэг үнэхээр Apple Vision Pro ашиглагдаж байгаа бол тэр яг одоо AR авах нь бол зөв. За Apple Watch дээр те зүрхний хэвийн бос хэмнэлийн цохиол цуснд хөвчлөлт төрөгч одоо багассан мэн гэх мэтчлэн зүйлсээс хамаарат одоо халтарч унах юм бол түргэн дууд автоматар дууддаг ч юм уу тийм функцүүдээс хамаарат хүний амьнаас толботой зүйл үнэхээр энэ хүү төхөөрөмжүүдээр үүсэх юм бол идэр бол шууд гэдэг сонголт руугаа л орно. Бас одоо интернетээр мөнгө олдог те амьдралаа залгуулдаг хүн байх юм бол мэдээж хэрэг 17 Pro Max бол шууд гэдэг сонголт руугаа л орно. Гэхдээ энэ хүү tier list нь ямар одоо хүмүүс зориулж байгаа гэхээр энгийн үзэгчд те зүгээр л өдөр тутамдаа одоо зүгээр л энэ хүү төхөөрөмжүүдийг зүгээр л минээр ашиглаж явж байгаа хүмүүсийн хувьд зориулж одоо би энэ хүү tier list хийж байгаа учраас амьдралд нь ойртуулахын тулд жинхэнэ одоо хамгийн одоо үнэт төх одоо tier list-ийг гаргах нь бол яалтчгүй бол гол зорилго. Тийм учраас ийм болж таарч байна. За ингээд шилээ зүгчлээ. Одоо ингээд дүнгийнх нь яг хідээр авсан, хідээр W авсныг нь одоо ярих цаг болсон байна. За AirPods Pro-гоор яалтчгүй нэрсэн чагсаалдаар хамгийн бол дээр бол байсан. За би бол ер нь бол бодож байгаа юм жилийн эцсийн дөнгөний 85-аар B тавихад яг болох юм байна да. Тийм гэж бол яг бодогдсон. Тэгээд дараагийн Apple Vision Pro M5 чиптэй маань багшаас надаас авсан оноо 45-аар F. Тэгээд шалгалтын дээр ерөө үнэхээр 70-30 системээр оюутныгаас одоо онооны системээр 30 оноо авах юм бол 75-аар C гарах бол потенциалтай төхөөрөмж. Ганцхан E авсан одоо ганцхан сурагчлага дээр нь Apple Vision Pro. Дараагийн Apple Watch-ийн загварлага Apple Watch SE3, Series 11 Ultra 3 бол тэгээд гуруула 30-30-аар F-тэй Ultra 3-ын технологи үзүүлэлт нь ялтч нэг арай нэг нөгөө хоёроос гайг учраас 31-ээр F тавихад яг л болж байгаа маа. Тийм ер нь бол гэхдээ цуг унжаач гэсэн ядсны жоохон ялгаатай унгахын зөвөл гэж бодсон. 25 гарсан ухаалага iPad маань үнэхээр одоо дургуг хүрхсэн учраас шууд 0-оор W гэдэг юм бол тавьсан. За iPad Air M3-ыг болохоор бас мэдээж хэрэг F бол тавьсан. Тэгээд бас одоо Apple Watch-тай харьцуулахад iPad бас ч гэж нэг учиртай учраас 31-ээр F тавихад бол болно гэж бодсон. За iPad Pro одоо бүх цагийн түүхэнд хамгийн нэмгэн загвар те бас үнэхээр тэрийг нь бас яг үнэлээд яг D англ дотор ядаж 69-оор D тавихад яг л болж байна гэж бол миний зүгээс бол бодсон. За тэгээд iPhone 16e маань C үнэлэг бол авсан. За яг та яг 70 явахад бол яг л болно гэж бол бодсон. За тэгээд энэ жилийн 3 загвар iPhone Air 17 Pro Max-уудыг болохоор нэг iPhone 10 ингийн 17 чипээрээ бусдаар харьцуулахад ми учраас 32-оор F тавиад iPhone Air-ийг бас хөөрхөн нэмгэн. За тэгээд Pro chipтэй учраас 33-аар F. За тэгээд Pro Max нь босод бас нарийн камер болон батарейны үзүүлэлтүүд дээр хамаагүй супер учраас 34-оор F бол тавьж бол унгаасан. За тэгтээ 34-оор F авч байгаа да бас баярлах хэрэгтэй. Mac Studio маань болохоор 60-аар D тавихад бас яг болно гэж үзсэн. D дотор яг 60D. За тэгээд хоёр MacBook маань болохоор MacBook Air M4 маань бас хөөрхөн те оюутнуудын хувьд хямдруулаад $809 яг 25 онд яг MacBook цоо шинээр авахд бол бас нэлээд боломжийн учраас яг C дотроо 77C гэдэг үнэлгээг бол өгсөн. За нанометрийн шилжилт хийгүүдэг утгаараа шүүмжилт өртөөд ер нь бол надаас 71C гэдэг дүн бол авсан байна. За тэгээд нэмэлтээр батарей тавьж байгаа дээр соронзоор наалж байгаа 30-аар F-ээр шууд унгааж байгаа. Хоёр гоё кейс байгаа шүү дээ iPhone-ууд дээр гарсан. Тэр хоёр дээр болохоор 70-70C гаргаад за тэгээд саяны нэг iPhone-ы осор, iPhone-ы OMS хоёрыг бол тэгэл ямар ч утга байхгүй шүү 0-оор W болно гэдээ бол тавьсан. Тэгээ ер нь бол энэ дээрээс ажиглах юм бол манай анги бол энэ жилдээ бол ганц оюутан B үнэлгээтэй. За 1 2 3 4 5 оюутан C, за тэгээ 6 дахь оюутан C болох боломжтой. За тэгээд 2D, за тэгээ бусдууд нь бол тэгээ бүгд W бол F үнэлгээ бол авсан. Тэгээд маш муу жил болж байна. Тэгээд дараа жилийн 26 оны tier list дээр ямар бүтээгдэхүүн гараад ангийг ямар оюутнууд бүрдүүлэх нөө, ямар оноо авах нөө гэдэг бол бас маш сонирхол татчихээн. Энэ жилийн хувьд бол одоо ганцхан оюутан одоо AirPods Pro 3 маань 85-аар B үнэлгээ болно гэдэг авлаа. За тэгээд та нар миний tier list-ийг бол ингээд сонирхоод бол дууслаа. Та нар өөрсдийнхөө tier list-ийг яг энэ миний бүтээсэн tier list-ээр хий гэх юм бол энэхүү одоо линкээр ороод за тэгээд өөрийнхөө tier list-ийг хийж дуусныхаа дараа манай Discord дээр нэгдээд tier list гэдэг хэсгээр өөрийнхөө бас ингээд tier list-ийг бусдтай ингээд бас харуулж сонирхуулж бол ингээд болно шүү.